Би бол ганц. Хүүхдийн хөгжих эрх. Чи дахиад хичээлээ. Бусдын адил байгаа ч. Бусдын адил байгаа ч. Би ихтэй тэр охиныг лав гадуур тэнэж дэлгүүр хэсгийг өгөөдөгт лав итгэж байна. Яагаад ч юм. Айгуул түнд мөнгө ч авахгүй. Тэр зөвхөн балетын дугууланд явахыг хүссэн. Гэхдээ тэр чадаагүй. Чадах ч үгүй. Учир нь тэр ахлагын учраас гэрийнхнийх нь бодлоор бол тэр охин яг л гэрээ зэвэрлээд хоолоо игээд дүүгээ аргал өргөтэй. Яг л бусдын адил. Бусдын адил байгаа ч. Бусдын адил байгаа ч. Би гадуур тэнэг гээгүй. Би бисээ тоглохгүй. Дэлгүүр эсэхгүй. Би зөвхөн л балетынхаа дугууланд л явах хүссэн юм. Бусдын адил. Бусдын адил. Би энэ үгийг үнэхээр яагаад ч юм ойлгодгүй. Бусдын адил гэдэг үгийг ойлгох хүүхдүүд тун цоврах. Бусдын адил хичээлээ хий, бусдын адил гэрээ зэвэрл, бусдын адил байгаад өгөөч гэх шиг. Гэхдээ би яг үнэндээ бусдын адил баймар байна. Бусдын адил бай, бусдын адил хичээлээ, бусдын адил байж гэх шиг. Би ерөөсөө аав ээж хавганд орохгүй, багшийнхаа үгэнд орохгүй жилээгүй. Би зүгээр л өөрөөр өсөж өгч мөрөө. Яг одоо миний нүд байгаа газар өөр хэний ч нүд байхгүй. Яг одоо миний харж байгаа яг энэ намуу, яг энэ өнцгөөс өөр хэнийг харж чадахгүй байтал яагаад заавал би бусдын адил байх ёстой гэж. Би бол давтагдашгүй. Өөр хэнийг намайг сольж орлож чадахгүй. Яг л би энэ намуу. Би ерөөсөө давтагдашгүй. Цор ганц. Тийм болохоор бусдын адил байх албагүй. Харин би өөрөөрөө баймаар байна. Бусдын адил биш. Яг л өөрөөр өсөж өгчмөр байна гэж хэлснийхаа хариуд яг юу сонсдог гэж. Чи бүжгээр яах гээд байгаа юм бэ? Намхан тарган байж ээж тэр дугууланд ч өөх мөг дааж алга мэдүү. Наад зураг мурагчин чамд ерөөсөө хэрэггүй. Манай удам дугаацаа зураач байгаагүй. Чи зүгээр наад хиймэл харцуу. Ойсоо. За хүүмэн чи гайгуул амьдрыг үл IT эсвэл хуульчил бол мэдвөө. Чамтай өөр ярих юм байхгүй. Уучлаарай би чамайг секцэнд амааргүй байна. Энд чинь өндөр хүүхдүүд л ордон штэ. Би сургуулийнхаа нэрийг арай ч ингэж хөөдмөргүй шүү. Манай гэр даанч хол. Би бас хувцснаасаа жоохон санаа зовоод Хуучин хүүхдүүд хачин хараад байхаар нь би модулийнхоо дамжаанаас гарчихсан. Би дуучин болох гээгүй. Гэхдээ л би дуулмаар байна. За сайн байцгаана уу? Амраа гшаага манай нэвтрүүлэгт оролцож байгаад бол би үнэхээр их баяртай байна. Сайн байна Амраа гшаа. Танаас ямар гоё юм бэ? Би бүр орж ирээр амар гайхалаа. Баярлалаа. За би өнөөдөр танаас яг хоёрхан л асуулт асуусан. За эхний асуулт маань болохоор та яг өөрөөхөө байна гэдэг яг юу гэж ойлгодог вэ? Яг энэ дээр би Авраам Линкольны хэлсэн үгийг хэлэх дуртай. Би эзэн байхыг хүсэхгүй, би боол авахыг хүсэхгүй. Энэ бол миний одоо өөрийнхөө байх боломж гэж. Тэгээд би яг энэ утгаар нь ойлгодог. Сургуулийн овчинд нэг яаж хийх вэ гэхээр боловсрох гэдэг нь оюун ухааны хөгжүүлэх, сэтгэл зүйн хөгжүүлэх, тэр бие биедрийг хөгжүүлэх тухай байна. Тэгэхээр энэ гурван үйлдэлийг бас хийхэд өөрийнхөө байх юм бол энэ бас их гоё боломж гэсэн. Жишээлбэл хичээлээ сонгоод чинь одоо оюухан хөгжүүлэх заавал бүгд ингээл хүссэн хүсээгүй. За бие биедрийг хөгжүүлэх гэдэг дээр сонгон секц, клуб, дугуйлан дээр ингээл энэ тоглоомын орчин гэдэг сургууль дотор чөлөөтэй өөрийнхөө бие үйлдэл хийх боломжтой байна. За дээр нь сэтгэл зүйн гэдэг байгаа дуртай зүйлээ хийж хүүхэд кап аав. Тэ? Тэгэхээр энэ бүгд чинь хосолж иж хүн өөрийнхөө байж чадна. Тийм хүн хамгийн жаргалтай байна.
За зөв. Гэхдээ одоо ингээд хүүхд толгойн өөрсдөө бүгд өөр өөр орчинд өсөж байгаа. Тэгээ яг ингээд хүүхд толгой яг өөрөөр бол 100% бол байж чаддгүй. Эцгийнх нь яг өөрийнхөө санаа тааруулах гэдэг яг байгаад байгаа байхгүй юу? Тэгээ та яг хүүхд толгой ингээд өөр өөр орчинд өсөж байгаа. Яг хүүхдэд одоо ингээд та баахта өөрөө яг ямар байсан талаараа жоохон дэлгэрүүлж ярьж өгөөч. Хэрвээ уламжлалын талаас нь үзэх юм бол шүү дээ. Аз жаргал гэж юу хэлдэг юм бэ гэхээр хүн ингээд хүсэж байгаа юм нь хурж алдаад баг биелэх гээд байгаа үед хамгийн жаргалтай байдаг гэж байгаа. Бүтэн ингээд хүслэн биелчихээр тэр жаргал нь багасчдаг гэж байгаа. Тэгэхээр хүн ингээд нэг өөртөө хүсэл гоё мөрөөдөл үүсгээд тэр мөрөөдөл рүүгээ ингээд нэг баг хүрчих гал үлдээд байгаа нь их гоё. Би бол хүүхдээ хасаа манай ээж аваа биднээс их тийм эрхчлөөтэй өсгсөн. За миний хүү одоо ийм байдэн шүү. Тэгээ чи өөрөө л мэд. Гэвч манай аав тамхи татдаг хүн баггүй. Тэгэж манайх ч олон байна нэртэй. Тэгээ аав нь бол тануусыг тамхи битээ татмат гэж хэлэхгүй аав нь өөрөө татдаг. Гэхдээ аав нь тамхи татдаг хүний хувьд зөвлөхөд дэмий юм байлээ шүү л гэж байгаа. Та тэгэл ямар гоё орчинд өссөн юм бэ те. За гэхдээ яг үнэ хэлэхэд бол он цагийн ухраагаа таны бага нас ингээд харах юмсан. Та яг өөрөөр бол 100% байж чадсан болов. Хэрвээ 100% ингэж байж чадсан бол та яг одоо ийм төвшөнд хүрсэн болов. Аль эсвэл тэрнээс дээш мундаг хүн болсон байх болов. Тэр нь л жага сонирхолтой байна. Сургуулийн орчинд бол бас тийм байж чадаагүй байж магадгүй. Ягаад тэгэхээр сургууль дээр чинь социализм үед онц сурдаг. За онц сурдаг байсан учраас ангийн дарга болчдөг ч юм уу байлаа. Би 100 болгон цуслан дамардаг байсан. Цуслан бол миний амьдралд амар их зүйлийг ухаар болсон. Яг бол цуслан тэр онц сурдаг мурдах ямар ч юм аахгүй. Яг өөрийнхөө дүрмээр л байна. Бусдаа хэр ойлголцож чадсанаас хамаарч найз нөхдийн хүрээ өснө. Би бусдаа ойлголцох чадваргүй бол тэнд миний хүрээ бага байна. За тэгэл одоо хадлын хөдөл зөндөө штэ. Та манай нэвтрүүлэгт хүрэлцээрсэнд маш их баярлалаа. Би таны ирэхгүй бол одоо яад юм бэлээ гэж бодоод байлаа шүү дээ. За тантай одоо цуг селфигээ та натаа ганцхан хэлээд өгөөч төх үү? Би бас сая өгөндөвчнийг үг хэлж байгаа. За тэг. Ер нь бол би хүүхдүүд юу зөвлөх вэ штэ. Хүнийг бусд хүнтэй харьцуулж ерөөс хэрэггүй. Чи өөртөө харьцуулаад өөрийгөө л илүү сайжруулж байгаа. Тэгэх юм бол капитал байд. Яг бол нэг бусдад харьцуулаад тэрэн шиг болохоос ингээд их өөрөө зоогоод байдаг байхгүй. За баярлалаа. Ямар гоё юу гэ. За та натаа би бол ганц гээд үг хэлээд өгөөрэй за. За. Дээр шууд селфи хийчихсэн. Би бол ганц. За. Би бол ганц. За баярлалаа. Би бол ганц. Хичнээн олон хүүхэд өөрөөрөө байж чадахгүй, өсөж өгч чадахгүй, бусдынхаар хүнийхээр амьдарч байгааг би мэдэхгүй. Том хөнгүүгээр аав ээжгүйгээр хинч биш гэдгээ мэдэн л дээ. Багшгүй л яаж чадахгүй гэдгээ сайн мэдэж байна. Гэхдээ юу сонирхож, юугаар хичээлж, авьяасаа яаж хөгжүүлэхээ уг нь өөрөө л мэдэж баймаар байгаа юм. Гэхдээ л бид ганцхан шүү дээ. Хинээч кофе дэж болохгүй биз дээ. Би заримдаа өөртөө би биш юм шиг санагддаг. За мэдгүй юм дөө. Энд амар цорын ганц манц ч гэнэ үү. Ямар ч амар том юм ярьч өдөө. Одоо ч найзтайгаа уулзъя дөө. За баяртай. За хүлээж байгаарай. Эцээц би цорын ганц. Хүүхдийн эрхийн тухай конвенц 13 дугаар зүйл. Хүүхэд үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх эрхтэй. Энэ эрх нь төрөл бүрийн мэдээлэл, үзэл санааг улсын хил хязгаарыг үл харгалзан амаар, бичгээр, хэвлэмэл буюу урлагийн бүтээлийн хэлбэрээр хүүхдийн сонгосон мэдээллийн бусад арга хэрэгслэр эрх олж авах, дамжуулах эрх чөлөөг багтаана.